Сайн байцгаана уу гэж байна. Өнөөдрийнхээ хичээлээр та бүхэндээ орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэх хичээлийг эдгээр буюу тодорхой төслийн зөвлөлийн аргаар зааж болох бас нэгэн хөлбөрт аргыг танилцуулъя. За энэ хичээлийг заахын тулд хүүхдүүд маань орны утгаа маш сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол өөр ангид хоригдлох тооны бүтэц үзэгдэх хүмүүс хүүхдүүд маань нэгж ба арга гэдэг арга ангийн утгыг таньж мэдэж ойлгож хэлдэг. За тэгвэл нэгээс сайтар орны утгаа сайтар ойлгосны дараа энэ хичээл орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэх гэдэг хичээлийг ойлгох байна. За тэгвэл энэ хичээлийг заахтаа багш нь нэгдүгээр энэ орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэх гэдэг хичээлийн хувьд тодорхой буюу бодит хэрэглэгдэхүүн нь юу байх вэ? Эсвэл хийсвэрлэл нь юу байх вэ гэдгийг одоо хоёр тусад нь салгаад за тэгвэл дараад нь илгэрэнгүй ба багнам бичиглэлийн хоорондын хамаарал гэсэн хөө одоо сэдвийн хүрээ гурван хэсэгт болгож ярья. За нэгдүгээрх нь орны нэмэгдэхүүний нийлбэрт задлах гэдгийн хувьд тодорхой хэрэглэгдэхүүн нь юу байх вэ? Тэр манай багш нарын нийтлэг хэрэгэлдэг абак. За абакаар бол бид нар хүүхэд за тэгвэл энээс гадна биднэрт одоо яаж хэрэгжилж болох вэ гэхээ зэрэг олон янзын арга одоо өснөгтүүд байж болох. Жишээлх юм бол биднэрт байгаа тооллын блок дублогоо ашиглаад орон ба ангийг нэрлж тайлбарлаж сурах мөн тэгвэл түүндээ блок болоод хавтанцгаа ашиглаад бүтээх загвар бүтээхтэй болохтой зэрэг нэгжин яаж байрласан байгааг хичнээн ширхгээр байрласан байгааг задлж бүтээх тэгвэл мөн хэдэн арга зуутаас бүтэж байгаагийн энд нэмэх үйлдэлээр байрлуулж бүтээх абак банд хөдөлгөөнтэй байх цаг хэлбэртэй байх өөр хэлбэрхнаар гэх юм бол орон ангаар нугалж тэмдэглэж байгаа бид нар хүүхдэд таниулж ойлгуулах ийм хялбар хэрэглэгдэхүүнүүдийг мөн ашиглаж болох нэ. За эдгээр маань тэгвэл одоо орны нэмэгдэхүүний нийлбэрт задлахын хувьд бодит хэрэглэгдэхүүн болж ирэх нэ. За тухайлах юм бол зууд гэхээр зууд маань бүтнийг хавтанцраас бүтэж байна гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах. 300 гэхэд бүтэн арга хийж байгаа. За мөн 5 нэгж байдаг юм уу? Гэх мэтээр ялгаатай байдлаар хүүхэд байрлуулаад мөн үнийг абакн дээр байрлуулах. За тэгвэл 100 юм бол 300-аа 100-ын абакн дээр байрлуулах. За тэгвэл аргатай хэсэгт нь байрлуулах гэх мэтээр ингэж хүүхдээ бодиттой үйл хийлгэж байгаа маань тэдэхийн тодорхой хэсгийнх нь арга байх юм. За түүнийгээ тэгвэл одоо бид нэр энэ аргт байна гэх бүтэн нэг юм савхаар тийм ээ эсвэл 10 шаанаас бүтсэн нэг юм багцаа ингэж илэрхийлж чадчихвэл энэ маань төслөө ойлгож байна гэсэн хэрэг байна. Жишээлх юм бол хэдийгээр том жижиг тэмдэглэгээтэй хэлбэртэй хэмжээтэй байгаа боловч 10-10-аас бүтсэн энэ самбарт хүүхэд хэрэглэхэд одоо багштай хэрэглэхэд байдаг юм уу? Хүүхдэд хэрэглэхэд арай жижигэрч гэдэг юм уу? Энийг хүүхдүүд маань одоо загварчлан ойлгож чадчих юм бол энэ маань тэдэхийн маань төслөх хэсгийн арга болж ирж байна. За тэгвэл одоо бид нар хийсвэрлэх буюу одоо математик цифрээр бичиж тэмдэглэх арга руу
За тэгвэл математик хэлбэрээр бичиж тэмдэглэгээд за жишээлбэл бид нэр 63-ба 24-ийн нийлбэрийг олъё. Ийм бичиглэл хийхэд хэлбэрийг бодоод олох багш нь шууд дагнан бичиглэл рүү орно. Тэгвэл орны нэмэгдэхүүний нийлбэр болгон задлж нэхэхийн тулд хамгийн нэгдүгээр алхам нь нэмэгдэхүүн тус бүрийг орны нэмэгдэхүүний нийлбэрээр задлана. За тэгвэл эхний нэгдүгээр нэмэгдэхүүн нь 60 ба 2-ын нийлбэр болсон. Хоёрдугаар нэмэгдэхүүн нь 4-ийн нийлбэр болсон. За энэний өмнө бид нэр арга дотор нэмж хасахдаа бүлэглэх гэдэг хичээлийг үзсэн. За тэгвэл одоо аргын орны аргын оронтой нэгжийн орны нэгжийн оронтой бүлэглэн бичээрэй гэвэл хүүхдүүд маань аргын орон 60 22-ыг нэгжийн орон болох 2 ба 4-ийг бүлэглэн гэдгээ хэлбэрхэн ойлгож чадна. За тэгвэл 60 ба 20-ийн нийлбэрийг олъё. 2 ба 4-ийн нийлбэрийг олъё. За тэгвэл энэ 60 ба 20-ийн нийлбэр 80, 2 ба 4-ийн нийлбэр 6, нийлбэр 86. За энэ хот дэлгэрэнгүй бичиглэлийг хийж сурснаар хүүхэд нэгдүгээрт орон ангийнхаа мэдлэгийг батжуулж байна. Хоёрдугаар гэх юм бол бүлэглэх гэдэг арга төрийнхаа мэдлэгийг давтан үзгэрүүлж юм гэсэн. За энэ маань гүнзгийрээд эрэхтэй зэрэг бид нар буруу оронтой тоо болдог. Жишээлх юм бол 537 гэсэн тоо 5-ын цифр ямар утгыг илэрхийлж байна вэ гэхээр хүүхдүүд маань төдийлөн хангалттай хариулж чаддаг. Тэгвэл хүүхдээсээ бид нар 5-ын цифр нь 500 нэгжийг илэрхийлж байна. Хэрвээ нэгжээр тооцох юм бол 500 нэгжийг илэрхийлж байна. Хэрвээ аргатаар тооцох юм бол 50 аргатыг илэрхийлж байна. 100-аар тооцох юм бол 5 100-ыг илэрхийлж байна гэдгийг хүүхэд төвөггүй таньж тайлбарлаж хэлж сурсан байх юм бол таны хүүхэд орны нэмэгдэхүүнээр задлах гэдэг хичээлийг одоо сайтар ойлгож авсны шинж юм аа. За тэгвэл багш нар бид нар орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэх хичээлийг заахдаа чухалчлах бас алхам байдаг. За тэгвэл 314-тэй нэмэх нь 545 гэ. За тэгвэл бид нар ихлээд энийг хийхин тулд дагнах бичгэлээр хурдан орохыг бодсон. Тэгвэл ихлээд багш нар маань 314 ба 545 гэдэг хоёр тоогоо хоёулангийн орны нэмэгдэхүүний нийлбэрт дэлгэрэнгүйгээр задлуулж хичээл сурах хэрэгтэй. За энэ дотроос зургийн орныг зургийн оронтой, аргын орныг аргын оронтой, нэгжийн орныг нэгжийн оронтой гэх мэт бүлэглэх үйлдэлийг заашгүй хийх. За ингээд энэ дэлгэрэнгүй бичиглэлд суралцсны дараа багш нар маань дагнан бичиглэлийн хувьд маань дэлгэрэнгүй бичиглэлийг хийлгдэг байх хэрэгтэй. За тэгвэл дагнан бичиглэлийн хувьд дэлгэрэнгүй бичиглэл гэдэг маань 100-ын орон урдаасаа нэмэгдэж байна. 300-ыг 500 нэмлээ 800. Нэг аргт дээр 4 аргтыг нэмлээ 5 арга. 4 нэгжээр 5 нэгжийг нэмлээ 9 нэгж. За өөрөөр хэлбэл 800 дээр 50-ыг дахиад 9 нэгжээр нэмэгдүүлж байна гэхээр хүүхдүүд 859. Энэ дэлгэрэнгүй дагнан бичиглэлийг хэлбэрхэн хийгээд сурсны дараа багш харин одоо дараагийн 314 ба 545-ын нийлбэрийг олохдоо
шууд нэгжийн орноос нь эхлээд нэмдэг энэ хураангуй багнын бичиглийн аргыг хэрэглэх нь зүйтэй. Тэгэхээр хүүхэд орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэхдээ эхлээд энэ дэлгэрэнгүй бичиглэлээр өөрөөр хэлбэл нэмэгдэхүүн тус бүрийг орны нэмэгдэхүүний нийлбэрт задлаад түүнийг 100 нэгжийн орноор бүлэглээ. Энэ үйлдэлдээ нэлээд сайн дадсны дараа багш дэлгэрэнгүй багнан бичиглэл шилжүүлэх юм. За тэгвэл хүүхэд дэлгэрэнгүй багнан бичиглэл шилжээд урдаасаа нэмээд сурчлаа. За хүүхэд орон аяг гэдэг ялгаатай гэдгийг ойлгосны дараа багш нь хураангуй багнан бичиглэл рүү шилжих юм бол орны нэмэгдэхүүний нийлбэрт задлан нэмэх буюу цээжээр тооцоолон сурахад бол илүүтэй төхөн байна. Өнөөдрийн хичээлүүгээр өндөрлжээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Сайн байцгаана уу багш нараа. За баярлалаа гшаа. За саяны хичээлийн хувьд бол жоохон эхний дээр нөгөө абак дээр ярьж нэлээд тогтвол зүгээр харагдлаа. Тодорхой дээр абак дээр яриад яг аравт нэгж тэг хэдэн аравт байгаа. Аравт тодорхойлдог, нэгжээ тодорхойлдог. Дараа нь 3 оронтой тоогоо мөн одоо тодорхой абак дээр бас яриад 537 гэдэг абак харуулад байсан маань байхгүй юм шүү. Харин тэр нь алга байна. Тэгэхээр абак дээрээ харуулад жишээлбэл 537 сая чи самбар дээр болохоор 501 50 арав 500 гэдэг салгалаа шүү дээ. Энэ 3 маань гуруулаад хэцүү гэсэн үг гэдгийг яг абак дээрээ харуулад гоо тий. За дараа нь дүрслэл хэсгээр яг нөгөө салгаж хэлж байгаа нь бол айгүй боломжтой сайхан харагдлаа. Яг тэгж хэлж явмаар л санагдчих та. За дүрслэл хэсгээр болохоор одоо нөгөө саяны абак дээр ярьсан тоогоо шоон загвар руу шилжүүлээд за жишээлбэл бид нар нөгөө ярьдаг шүү дээ тий. Бүтэн одоо аравтыг нэг юм нөгөө шугамгүйгээр 10 жижиг нэгжээс бүтсэн гэж аваад тэрнийгээ дараа нь бүтэн нэг гонцгой зураас дээр зүгээр ингээд харуулад өнгөрөх биш яг гоё ингээд самбар дээрээ ингээд тавиад энийг ингээд бүр байрлуулах гоё юм байна. Тэгээд жишээлбэл тий 537 бол яг ингээд за аравт нь 100-ийн хавтан бол ийм байдаг. Аравтын нэг хавтан бол ийм байдаг. Нэгжийн хавтан бол ийм байдаг гэдэг яг байршуулаад тавьчмаар юм байна. За тэгээд гуравт нь бол тэр дунд нэг тоо алдаа явчихгүй яав нэг шин 2 3 2-ыг харин тэглээ тий. За тэгээд гуравт нь болохоор тэр нөгөө гуравт үйл ажиллагаа нь 314 дээр 545-ыг нэм эхний тэр алхмыг жоохон тогтож бичиглээ гүйцээх байдаг. За одоо энэ дээр 100-ууд нь хаа байна. Эднийг бүр ингээд 100-уудын хооронд нь сайхан бүлэглээд, аравтын хооронд нь бүлэглээд, нэгжийн бүлэглээд энэ бичиглэлээ гүйцээгээд тайлбарлаад энийг хүүхдэд сайтар хийж чаддаг болсны дараагийн алхамд орно. За одоо 2 дахь нь бол багнан бичиглэл рүү орох хэрэгтэй гэж хэлээд 2 дахь нь бол 314 дээр 545-ыг дэлгэрэнгүйгээр багнан бичиглэлээр нэмж байгаа энэ ажилбар руу ороод за энэ хоёрыг сайтар хийж гүйцэтгэж сурсны дараагаар ойлгосны дараагаар хүүхдүүдийг эцсийн 3 дахь буюу энэ нөгөө товч бичиглэлүүд шилжүүлнэ гэдгийг ингээд жоохон тэн дээрээ жоохон тогтож өгмөр харагдаад. Тэгвэл нөгөө др гэж явчихаар нөгөө яг багш нарт бас яг нөгөө тогтож үлдэхгүйгээр сонсогдоод байна л даа хөө. Тийм байна. Тэр уртаа талын улан юмнууд ч хэрэггүй юм байна. Тэднийг зөвхөн зургаар харуулчаад аваа ичээ. Ааха. Гэхдээ надад чинь нөгөө юу яаж болно? Саяны дундуур нь ингээ харуулад байдаг чи зүгээр харуулж болно. Дараа нь бид нар бас энэ дээр нөгөө хэрэглэгдэхүүнүүдэд тайлбарлана шүү дээ. Тийм учраас энэс түүний сонгож аваад тий сонгож аваад тэгээд нөгөө юу ямаар юм бэ? Нөгөө тусна ингээд нэг зүгээр ингээд харуулад. Яг үнэ. Тэгж л санагдлаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ агш. За чиглэл багшийн хичээл ер нь одоо ерөнхийдөө бол яг чиглэл багшийн хичээл нэг багш руу их зөвлөмжилсэн чиглэлийн одоо хичээл болж байгаа. Тэгэхээр одоо миний хувьд бол хүүхд рүү чиглэсэн тал руугаа уртаг хэлж байгаатаа санал нэг байна. Уртаг хэлж байгаатаа нэг абак гэдэг дээр л тэндээ маш сайн тогтоод тэндээ их цаг хугацаа аваад тэндээ одоо сайн ажиллаад тэрийг одоо бас сайн болгоод тэгээд тэр багнан бичигдэл одоо орох хэрэг байна уу гэж бодоод байна надад бол. За яг тэр зөвлөмжн дээр бол багнан бичлэг бол байхгүй байгаад байгаа. Тэгээд тэр багнан бичлэгийг одоо урдаан хасанд тэр ном дээр үү?
Бага. 62 дугаар хуудсан дээр ч одоо багны бичлэг байхгүй. 62 дугаар хуудсанд орны нэмэгдэхүүний нийлбэр задлах гэчгээд нөгөө тэр нөгөө нэг үндсэн тэр нэг дэлгэрэнгүй чиглэлийн арга явж байгаа штэ. Тэр чинь өөрөө тийм яг юунд амьдрал дээр буухаараа багнаа бичиглэлээр эхлээд 100-ийн нэмж байгаа, 10-ийн нэмж байгаа, 1-ийн нэмж байгаа гэдэг үйлдэл ахгүй юу? За тэгж байгаа тий. Уул нийт гэж байгаа гэсэн үг. Гэхдээ багнаа бичиглэлээр бичгтээ яг одоо багнаа бичиглэлээр бичгтээ сая тэр таны эхний бичиж байгаа бичиглэлээс огт бичиж болохгүй л гэж би бодож байна. Хэрвээ одоо эхний бичиглэлийг бичих юм бол яг тэр ном дээр байгаа шиг бичээд яг одоо багнаа бичиглэл математикийн дидактикийн үндсэн арга штэ. Яг энэ нөгөө олон оронтой тоог заах үндсэн дидактик нь бид нар өөрсдөө яг ингэж заалаа. 100 дээр нь эхлээд 100 дээр 100 нэмэд үү? Яг үнэ тэгж ингэж задлж эхэлж байгаа хэрэгтэй байхгүй. Тэр өөрсдөө яг дидактик нь математикийн олон оронтой тооны дидактик нь тийм. Гэхдээ яг хөө ингэж 300 дээр 300 одоо ингэж нэг мөрийн дагуу бичих юм бол 100 дээр 100 бичих болно шүү дээ тийм үү? Гэтэл одоо багнаа бичгээр ингэж 3 өнгөш хоогоор тоогоо бичгтээ 3 өнгөш хоогоор биччихё. Яг юу яац? Багнаа бичиглэлээр задлж бичгтээ нөгөө 3 бичсэн байхгүй. Эхлээд нэгжээ бичээд дараа наравтаа бичээд хамгийн сүүлдээ авчдаг байхгүй. Нөгөө багнаа бичиг эхний энэ бичлэг бол анханаас аягаас сая цагийн үл эхлээд дуутаа нэмсэн шүү дээ. Тэгсэн. Гэхдээ нөгөө дээдлийнхээ бүлэглэхэд наач одоо тэр 800 850 байх байхгүй. Тий энэ бичгийг бичих болохгүй гэсэн. За дараалын сольчиж бичиж болохгүй бичдэг. Одоо нэгдүгээр алхам нь энэ, хоёрдугаар дидактик алхам нь энэ байхгүй. Ганцхан байрын солио бичиж. Үгүй нөгөө хүүхдэд ойлгуулахад одоо жишээлбэл 100-таагаа бүлэглэсэн. Бүлэглэсэн гэж ингэж явахад илүү амар байгаад ах шиг байдгийн. Багш хараа 9 тоо дээрээ байсан бол зүг байна. 50 болоод 800 дороо байсан бол зүг болоод. Гэхдээ хойноос ихэж нэмүүлэх зүг болоод. Ингэж бичиж бол болно. Урдаас бичдэг. Нэгэн дээрээ байж. За. Тий нэгэн дээрээ байна гэдэг. Тэгэхээр нэгэн дээрээ байх юм чи нэгжээс эхэлж нэмж байгаа гэсэн. За тгий өгшөө. Тэгэхээр тэр бичиглэгээрээс нэг тийм байна. Тэгээд ер нь зөвхөн багш хичээл бол ер нь бас яг багш руу чиглэсэн багшд зөвлөмжсөн зүйлүүд их гарч байгаа. Энэ хичээл бол тиймэрхүү хичээл. Тийм багш руу одоо чиглэсэн багштай зөвлөмжсөн ийм хичээл боллоо гэж миний бодлол бол. Тэгээд за миний саналууд бол ийм саналууд байна. За мөнгөтэй багш баярлаа. За баярлалаа чагцал багшд. За ерөнхийдөө монтаж талаас л нэлийн юм харагдлаа надаа. Энэ бас манай бичлэг баха. За тэгвэл тийм үү сая. Тий. Манай бичлэг. За тэгвэл тэгээд чагцал багшаа юу ямар юм бэ? Одоо та сая харчлаа шүү дээ өөрийнхийгөө. Харчлаа. Тэгэхээр одоо энэ хамгийн ихэнд энэ 9 дүрс байна шүү дээ А4-ийн. Самбар дээр байгаа. Энийг бол багшаа ерөөсөө хэрэггүй юм байна. Зүгээр ингээд нөгөө дүрс ингээд гарч ирэнгүүт та өөрөө харагдахгүйгээр тэгээд яах нь ингээд дүрсэн дээрээ ингээд яг тайлбарлаад тогтоод тэгээд тогтоод 1-2 секунд тоолонгууд дараагийн дүрсэнтэй шилжиж гарч ирэх байдлаар ч юм уу ингэж гарвал зүгээр байна. Тэгээ ер нь нэг ийм зүйл байдаг. Цаашдаа бас манай зураглаач юунууд ингээ харахад хүн бол хоёр юмыг хүлээж авч чаддгүй зэрэг хөдөлгөөнтэй байхад багш байхад тий алийг харахгүй гэдэг ингээд нөгөө явдггүй учраас нөгөө кадр дээр үл ядгүй хөвчлэн нэг дүрс нэг юун дээр тогтож хардаг ийм зүйл байдгаа. За энийг тэгвэл ойлгочлоо те ерөөхдөө ингээ гарч ирээд байгаа юмнуудаа аль хэсэгт нь гарвал багшаа болохоор ямар дээр нь та өөрөө дүрстэйгээ тайлбар хийх үү өөрийнхөө те одоо яг энэ хэрэглэгдэхүүн дээрээ ямар дээр нь та ингээд яг юу бэлэн юм одоо зураг те цахим хэлбэрээр гаргаад та тайлбар хийх үү гэдгээ storyboard дээр сайхан юу яагаад өгчөөрэй хийгээд өгчөөрэй гэж хэлэх гэж байна. За тэгээд ер нь гол нь бол энэ манд ийм л их харагдлаа сая их дээр ерөөхдөө. За тэгээ багш самбар дээр яг нөгөө гоё гарчгаа авчиад та тэгээ самбарын бичвэл та их сайхан хийдэг. Тэгээ энэ нэгэнт та багшд зөвлөмжилж байгаа бол бас энэ дээр хүүхдүүдийн гаргадаг алдаануудыг бас их сайн хэлж өгмөр байна гашаа. Жишээлбэл одоо энэ аргаар ингээ явах те ийм алдаа их гардаг. Энэ дээр хүүхдүүд ингэж алддаг. Энийг бол одоо миний хувьд л одоо жишээлбэл ийм аргаар бол одоо ингэж байхыг зөвлөж яан гэх юм уу тийм ээ та нэгэнт одоо нөгөө багш руу хандаад ярьсан учраас тэгээ яг бодит амьдрал дээр хүүхдүүд маань энэ хичээлийг ингээд яг
орны нэмэгдэхүүний нийлбэр задлахад одоо яг яаж хийдэг юм бол хүүхдүүд энэ дээр гардаг юм нь бол харагдахгүй байгаа учраас надад бол яаж нөө их нөгөө багш руу зөвлөмжилсэн гэдэг утгаараа тий нэлээ юу харагдаад байна. Тэгээд хийсэр хугтуун дээр яг хамгийн сүүлийн нөгөө ТДХ-гийн хамгийн сүүлийн шатан дээрээ та яг алин дээр фокуслж байгаа вэ гэдэг нь бас жоохон юу ямар л би үл яг нөгөө тэрийг яг юу ясангүй саяын гиндэ багш идэр хэлээд байдаг тэр орны аль орноос одоо нэмэгдэхүүнийг олохтой өдргээд ингээд зөвлөд байгаа юмнууд нь байгаа мó нэг энийг багшаа жоохон ялгаа гурвуулгийн харуулах гэдэг санаатай юм л та. За тэгээ энэ дээрээ багш ерөнхийдөө та нөгөөдөг дээр нэг ТДХ эдэргээд үсэг яваадсан тэр яасан? Ер нь тэр бас харагдахаа болцсон байна те энэ дээр. Тэгээ тэр үг нь байж ивэл бас минийхтэй аюу ширүүтэй outfield би тэд хийжсэн. Тэгтээ бас юун дээр байсан ч гэсэн их зүгээр байгаа хгүй миний бодлоор бол чацлах гарахгүй ялгаагүй. Тий. За, ерөнхийдөө нэг юмхүү юм. Тэгээд багшаа өөрийнх нь ярьж байгаа зүйл бол юу байна? Тэгээ багш өөрөө ингээд нөгөө камер руугаа харахгүйгээр өөрөө сүулдэ ер нь та нарт нэг чухал зүйл байна. Ингээ анзаарахаар та нар хичээлийнхээ эхлэл дээр л жоохон юу яагаад байна манай багш нар. Эхлэл дээр нөгөө нүүр хаглах нэг хэсэг юм байгаа шүү дээ. Тэрэн дээрээ л манай багш нар нөгөө анхны бичлэг учраас жоохон тэгсэн баг. Яг ингээд хичээлийнхээ агуулга руу ороод яг арга зүй рүү оронгод та нар бол үнэхээр хүнийг ингээд сонсууштай ингээд явчихж байгаа. Онгод нь орж байна. Би бол одоо ингээд харахад бол тэ ингээд онгод нь орж байна. Харин одоо манай бүх багш нар байна штэ. Нийтлэг зөвлөгөө ингэж өгж байгаа дээр нь нэрэ таних дээр хэлээгүй байж болно, аюу шагших дээр хэлсэн байж болно ч гэдэг юм. Ингээд нийтдээ сонсож байгаа учраас нэрэ тийм зөвлөхүүд яриадсэн шүү. Тэрэн дээр нь ингэчмээр юм байна. Миний их дээр ингэмээр юм байна гэд нөгөө хичээлийнхээ зохиомжн дээрээ та хэд маань ингээд аюу сайхан энийг оруулаад storyboard-оо гоё бичээд өгчих юм бол цаана ажиллаж байгаа нөгөө монтаж эвлүүлэг хийх хүмүүс маань бол энийг бол гоё болгоод өгөх хаа л гэж бодчих. За миний үндсэн тайлбар бол ерөнхийдөө дуусчлаа. Тэгээ багшаа тэр хаалт бичгэд та 3 энэ самбар дээр харагдаж штеп. Хаалтаа араас нь эхэлж хаагаад байна та. Хаалт бичиж байгаа штеп. 300 дээр нэмэх 10 нэмэх 4 гээд байна. Сонсож байна. Яг гоо арийнхаа хаалтаа хаачаад тэгээд нөгөө нэг хаалтаа дээр бичээд байгаа байхгүй. Энэ бас ингээд хүн харуул нөгөө эхлээд нэг хийгээ бичих хэвээр юу, тэгээ хаах хэвээр юу гэд ингээд зүгээр жижиг ийм нэг алдаанууд байна шүү дээ. Жижиг би бол одоо энийг яаж бичдэг болсныг монгол хэл өөрчлөгдсөн гэдэг шиг их өөр болчиход байгаа байхгүй одоо юм болгоо. Тэгэхээр хаалт маалт нөгөө бас бичдэг тийм юу байвал анзаараагүй өнгөрчихсөн байх л гэж би бодоод тэр нөгөө 3-ыг 2-гээ бичиж явчихсан шиг л тиймэрхүү юм болчихоо. Тэгээд ийм жижиг юмнууд хэрвээ байвал манай багш нар маань өөрсдөө бас нөгөө дотроо ингээд механик алдаанууд байх юм бол хараад тэрийгээ бас засаад яваарэ гэж. За бас. Баярлалаа. За би нэг товчхон юм хэлнэ. За ер нь бол багшинтэй сайн болсон байна. За зөвлөхүүдтэй хандаад нэг хэлчмээр байна. Ялангуяа дэний автоо хоёр таяр нөгөө нэг зарим зүйл дээр ингээд жаахан өөр саналууд хэлээд байна шүү дээ. Тэрийг аваад яг ярилцж байгаад таяр одоо хоорондоо мэтгэлцээ, дайралцаад өөр яад юм байна. Тэгж байгаа за яг ингэгээд тэгээд яг тэр аргаараа багштайгаа ярьж байгаад яг гол багшд нэг тийм хоёрдмал байдал үүсч вэ те. Тэгж болно эсвэл тэгж болохгүй гэдэг нэг юм үүсч вэ зүгээр бодож байгаа. Тэгээд тэрийг та яг нөгөө юм мөн дээр төлөвлөлт тэмдэг дээр ч нэг хичээлийнхаа багш нартайгаа ярилцж байгаа одоо яг ярилцаа тохироод яваараа. Одоо жишээлбэл энэ өсөө дээрэнд орно гэдэг бол яг окей болгоод тохироод явах гэдэг нэг тийм санал байна. За бүгдээ өгсөн тэр хэрвээ энэ бол багшд чиглэгдсэн хичээлүүд байгаа учраас яг тэр хүүхдүүд дээр төрөмийнхаа эсрэг хүүхдүүд зааж байгаа бол хичээл бол багш нартайгаа хандсан. Багшд чиглэсэн хичээл байгаа учраас хүүхдүүд яг ийм юм дээр нэг их алдаа гаргаад байдаг шүү гэдэг хэлээд явчихвал бас зүгээр. За би бол зүгээр яг би ер нь электроникт нэг сайн эцлээд магадaltaй. Би бол аль болох багш руу чиглэсэн хичээлийг бол дэмжиж байгаа шүү. Тэгэхээр тэр нь бол их зүгээр байхаа гэж бодоод байна. Хэвлэг аль болох багш руу чиглэсэн багш нарт хандсан хичээлүүд зүгээр байх юм. За багштай нэг санал байна. Энэ нэг жишээ 11 минутын хичээл байлаа. Ганцхан 314-545 гэж жишээ авсан чинь
Энэ нөгөө нэг орон шилждэг бас нэг жишээ юу яах юм бэ? Одоо 314 дээр 324 дээр 587-г нэмдэг жишээ чинь өөрөөр орон шилжих жишээнүүд яах ёстой гэдэг юм бол орон шилжихгүй жишээн дээр арай жаахан хэлбэр болчихж байгаа юм санагдаад. Тэгэхээр нэг энэ жишээг хоёр болгоод нэг орон шилждэг бас нэг жишээтэй байвал яа гэм бэ гэсэн санал байна. За дуслаа. Би нэг юм хэлэх үү аюу шүү. Аха. За би болохоор ингэж бодогдож байна л да. Ганцхан тийм жишээ авахтаа та чимээ гэж. Тэр жишээг авахтаа би ингэж хиймээр санагдаад байна. Яг энэ зөвхөн энэ жишээн дээр уран шиг зурт байлаа гэхэд тэр түрүүний бүтэн хавтан үзүүлээдсэн шүү дээ. Хавтан. Аха. Уран ширхэг тийм хавтангаа үрж тавиал. Тэгэл 10-тууд байлаа гэхэд 3 ширхэг 10-таа 4-50 байлаа гэх юм бол 5 ширхэг 10-таа үрдэг ч юм уу. Эхлээд ингээд тус нь 50-гуудаа нийлүүлээд гээд яг жинхэнэ нөгөөний бодит юугаа тодорхой дүрслэлээ бас үзүүлчихвэл нэг удаа ядаж тий. Тэгвэл их зүгээр юм болов уу гэж бодогдож байна. Бас нэг хүмүүс залуу хүмүүс бас нэг шинэ багш нар ч байдаг юм уу. Тэрийгээ олж хараад бас нэрээ ингэж хэлвэл айтах юм ээ гэдэг тийм санаа бол яг энэ багшийн бичлэгийг бол яг нэг би тэд шиг ингээ олон жил ажилласан хүмүүс бол ойлгоход сонсоод гарчна л та. Залуучуудаа би тэд зориулж хэлхийн тулд бас нэг тийм байх нь зөв болов. Бас тэгээд дээр нь бас нэг юм санагдлаа. Одоо саяны тэр үзүүлэн надад жоохон юу засмаар юм шиг. Тэр одоо нэг 100-ийн хавтан чинь 100-ийн хавтанг ингээд яг 100 ширхэг баймир нэгсэнд 10 см квадраттай. 10 см 1 десиметр квадратыг тасалж аваад нөгөө 10-тууд нь болохоор 10 см квадрат уртаараа байх жишээтэй. Тэр яг нэг бодиттой хэмжээ байхгүй болохоор жоохон алдаатай харагдчихэв. Тэр олон нийт харах гэж байгаа учраас бас нэг тийм юм баймиргүй санагдлаа л та. Сонсно тий. Сонсно. Тэгээ нэг жишээгээл тэгээд нэг 10 нэгжүүд нь нийлэнгүүтээ нэг 10 боллоо гингүүтээ зүгээр уршин дэвшүүлээд нэг ганц жишээн дээр тэгээд хэлчихвэл яа гэм бол тий. Тэгээд нөө яг 8 ширхэг 100 гарлаа гэдэг чинь 8 хавтангаа бүгдийг нийлүүлж тавиал 50 одоо 60 ч юм уу 80 ч юм уу гарлаа гэх юм бол 8 ширхэг 10 боллоо энэ 100 хүрэхгүй нэ ч гэх юм ингэж хэлвэл яах вэ? Нэг ганцхан жишээн дээр уучраас гэдэг. Би дахинд хэлчихлээ л дээ. За нэг тийм түүнээс энэ багшийн хийсэн энэ олон бэлдсэн үзүүлэнгүүд үнэхээр залуу хүмүүст бол айгүй хэрэгтэй байна. Тэгээд уг нь нэг зургаасаа илүү надад бодитоор харуул их зүгээр болов гэж бодох юм. Тэ яадаг бол. За чагцлагч сая өндөд утаа байна. За саяын тэр тагд ярилцж байгаа дэргэд нэг яах юм бэ? Саяын аяш өгш. Тэгээд. Аа. Цагийг сонсож байгаа хөө. Сонссон уу? За дараагийн хичээл үзье. Жохон юу юм болов? Нэгдүгээр хоёрдугаар тэр ширээн дээр хийгээд байгаа дүрс байгаа штэ. Одоо нөгөө юун дээр тэрийг болохоор юун байдлаар жоох мультимедиа хөдөлгөөн оруулсан байдлаар ч юм уу наадхаа нөгөө аргачлалын заагаад биччихвэл баг юугаар харуулчих واخа. Зүгээр наан цаанд байрлуулаад нэмэгдээд байна штэ тий багшаа. Нөгөө тий тэрийг тэгж би зүгээр тэн дээр хэлмээр санагдлаа. За тэгээ самбар момбар гялах юмнууд нь бол нэлээд байгаад байна. Тэгээ үндсэндээ бол таних бол яг нөгөө энэ сэдвийн хүрээнд ийм хэрэглэгдэхүүн ашиглаж болно шүү гэдэг санал дэвшүүлээд байгаа тий. Одоо энэ нэг 4-5 аргачлалыг ингээ яваад байгаа. Тэгэхээр энэ дээр багшаа нэг юун дээр нэг хүүхдэд нэг жижигхэн бодлого аваад яг хүүхдэд зааж байгаа юм шиг оруулах боломж байгаа юу багшаа. Жижигхэн бодлого дээр аваад. Би ингэж ойлгоод байгаа байхгүй багшаа. Одоо жишээлбэл таны эхлээд хэлжсэн те би одоо өөр хичээлүүдийг үзчихэд таны хамгийн анхны зөвлөжсэн бид нар энэ хичээлийг яаж заадаг вүлээ гэдэг асуултыг багшд тавиад тэгээд өөрөөр хэлбэл яаж заадаг вүлээ гэдэг асуулт тавихад
одоо бид нар өөрийнхөө хуучин аргаас их өөрчлөгдөж энд орж ирж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд би хэрэглэгдэхүүн бэлтгэх юм бэ. Энэ хэрэглэгдэхүүн надад биш хүүхдэд байх юм бэ гэдэг тэр мессеж рүү л их явах гэдэг санаа гаргаад байгаа юм л да. ТДХ гэдэг маань угаасаа энэ л энэ гэж хараад байгаа. Аха. За би бол яг багшаа шүүр ганцхан үзүүлэлт барьж хийдэг биш. Тийм. Таны багшаа энэ хэрэглэгдэхүүний олон хэрэглэгдэхүүнийг ингээд санал болгож байгаа нь бол багшаа юу мөн би үл энийг багшаа дэмжиж байгаа юм. Зүгээр сая хэлдэгчлээ яг одоо ингээд яриад нь шүү дээ багшаа. Сая одоо ингээд 4-5 юм та ярихад нэгийг нь ашиглаад та яг нөгөө юун дээрээ яг нэг бодлогон дээр ч юм уу те багшаа ингээд нэг харуулчууд багш нар маань за эний чинь нөгөө даган дуурайх гэдэг байхгүй та хэдийг бас яг даган дуурайгаад яг ээлж чилдэр буулгаад хийх гэхээр нөгөө энэ дээр таны бас арга зүй байвал зүгээр юм болов уу боломж байгаа юм болов уу гэсэн тийм санал нэмж байгаамаа гэж. За тэгээд эвлүүлэг монтажийн хувьд бол яг өмнөхтэйгээ адилхан юмнууд байгаа. Тэгээ та өөрөө storyboard дээрээ аль нь ихлээд яг инкүү тэгхүү гэдэг хэдүүлээ бүгдээрээ хараад бас ингүү зүгээр юм болоо тэгвэл зүгээр юм болоо гэдэг санаа гэлж байна. Гэхдээ манай багш нар өөрсдөө нөгөө хичээлээ бүх одоо төлөвлөлтөө хийж байгаа, зохиомжоо хийж байгаа учраас та бүхэн маань энэ хэсгийг үл нэрмгээр нь байлгаад энэ хэсгээр нь юмэг оруулаад ингээд явъя гэх. Тэгээд ер нь дараагийн жинхэнэ бичлэгт орцсны дараа бол одоо багшийн юу эвлүүлэг дундуур юм оруулна гэдэг хэвэл видеон дээр аяг хэцүү байдаг. Видеог нөгөө ингээд дундуур нь таслаа явчихаар нөгөө эвгүй хөдөлгөөн гарч ирэх янз бүр юм гарч ирдэг. Зүгээр дан аудио хоолойн дээр бол нөгөө хасаж болдог байхгүй юу? Тэрийг манай багш нар бодолцоод бас одоо нөгөө storyboard дээр юмнууд аягүй сайхан бичиж өгөөрэй гэж бас нэмж хэлмээр байна. За болсон миний. За баярлалаа. Манай бусад багш нараас үзвэл За миний хувьд бол нэг автор сая багшны зүйлүүд хэлсэн. Өөр яг сая хичээл зааж байхдаа тэр нөгөө нэг долоодоор нэмэн 5 болохоор нөгөө хоёрын оронгоо задлж байгаа. Дөрөвдөр нэмэн 8 болохоор эхний оронгоо задлж байгаа гэдгийг нь гэж ойлголоо. Тэгэхээр энэ дээр сая зүгээр маш зөрүүлээд ярьчих шиг болсон. Сүүлийнх нь тэрийг ингээд тодорхой жишээн дээр харуулмаар юм шиг байна. Тэгээ нөгөө нэг дэний багшийн хэлээд байгаа нэг юм одоо уртаа та хэд нэг бас нэг ярилцаач мэдээж одоо та нар бол нөгөө яг багш нартай ажилладаг ялангуяа дэний автаа тэгээд багш нар болохоор яг хүүхдүүдэд заадаг багш нартайгаа ажилладаг учраас магадгүй одоо нөгөө дэний багш бол ганц багш нарлуу хандаад байна гэдэг дахин хэлээд байгаа юм чинь бас нэг зөвл байх одоо тэрийг бас бодлоо. Тэгээд тэрийг харин нэг шийдвэр бол гарган сая дүнтэй шиг хэлж байгаа. Тухайлбал яг ингээд багш руу чиглэсэн хичээл байгаа юм чинь яг төсөлд нь яг нэг бодлого барьж байгаа. За яг энийг бол ингэж заавал зүгээр шүү гэж аашвал бүрх гоё болох юм шиг санагдлаа. Тэр бол хэм болоод нөгөө багш нартаач зөвлөгөөгөө өгсөн, багш нартаач яг заах юм хэлсэн. Яг нөгөө хүүхдүүдээр бол яг ингэж заан шүү, ингэж бодсон шүү, ингэж шүү гэж мах хэлчих юм бол бүр гоё болох юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр бас манай уртаа гэнэ зөвлөгөөд ярилцсан биз. За. Мөнгөрл байна. Энэ саяын чагсалсан гिचүүдээс сэдв презентацийн үзүүлэнгийг хажуугаар нь гэж буулгаж оруулж ирж байгаа нь камераар бичиж гэж оруулж ирж байгаа нь бидний гिचүүдийг аягүй гоё тийм зэгцтэй болон гоё болох юм байна гэж харж байна. За баярлалаа. Тийм. Энэ бол манайхан сайн дураар хийсэн юм шиг байна. Тэгээ заримдаа урдчилж хийлсэн багшаа. Тэгсэн юм уу? Ингээ шүүгээд урдчилж хийлсэн тий. Тэгээд гений огшод бас нэг сүлд очсон нэг 10 гүцэх гэсэн нэг хичээл байгаа да. Би өөрийнхөө ангид заас нөгөө ингээд байшин болгон дээр явцсан. Тий. Тэрнтэйгээ нийлүүлээд болох юм биш үү багшаа? Танд хүүхдүүд эхний нэг хүүхдүүд чиглэсэн юм арай жоохон багдаад байна гэж боддог. За тэгээ. Эхний нэг яг одоо нэг яг багш руу чиглэсэн юм бол маш их одоо арга зүйн санаа манаа бол зөндөө юм байна л да. Хэрэглэтгүүн маш их хийдсэн, маш их одоо олон арга зүй санал болгож байгаа энэ төргээд хэд тал руугаа хит хэлбийцсэн байна гэж надад бол нэг бодогдоод байна. Тэгээ. Энэ маань 10 бүтээх. Тэр хичээлээ болохоор 10 бүтээгтээр ашиглана шүү дээ багшаа. Энд чинь 10 хэтрүүлэх нь. 2 өөр. Чи 10
Тинч 10 гүйцэн нэмэх тийм ээ. Тий. 10 гүйцэн нэмэх. 10 гүйцэн нэмэх үе 10 тэтрүүлэн нэмж байгаа үйлдэлийг танилж байгаа юм. А нөгөө нэг миний ангидаа заасан хичээлээ юу танд үзүүлдэг маань 10 бүтээх. Тий 10 бүтээх тий. Тий. Нөгөө хөдөлгөөнтэй байшин болгон дээр нэг нэгээр нь хийгээд явдаг тэр маань. Тий. За одоо цөмөрөө яаж яах вэ? Дахиад нэг хичээл явуучих уу?